гаргасан. За энэ хүрээнд бол их хурл дээр оруулж ирж батлах асуудал бол яригдж штэ. Тэгэхээр одоо энэ алтны үндсэн томоохон 3 ордууд болоод тэр одоо нөгөө тусгай хамгаалалтын газар бүсэд болоод хариалагдаж байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө хуулиар хоригдсон байгаа энэ асуудал ер нь жишээлбэл яаж өөрчлөлт оруулж ач хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх боломж байх юм бэ? Та бол энэ байгаль орчны сайдаар ажилласан юм шүү дээ. Улсын тусгай хамгаалалтын газар нутаг дээр байгаа тодорхой ашигт малтналтай холбоотой асуудал дээр бол хил дагсан ашигт малтналаа бид нэр төрүүлж авах хэрэгтэй гэдэг байр суурьтай байгаа. Энийг шивээ байгаль орчин аюулшууллын сайдаар ажиллаж байхдаа хэлчихсэн. Бүх улс орон өөрийнхөө хил дагсан ашигт малтналыг төрүүлж авдаг. Манай улс нутгийн гүнтгээ төрүүлж авдаг байхгүй. Өнөөдөр 1.3 км доош нь ухаад тэн дотор билаз яваад олборлт хийж байна. Энэ өндөр бүгдээрээ ойдлохоор харж байгаа шүү дээ. 1.3 км байтугай 5 км 10 км-ийн цаанаас нөхөлж ухаад авчих боломжууд өнөөдөр байдгүй гэвэл дэлхийд дахин технологийн хөгжлийг бид нар харах хэрэгтэй. Өнөөдөр яагаад Орос Украиний дан гарч байгаа? Яагаад Трамп Мексикийн хогийн асуудал, Гренландын асуудлыг ярьж байгаа? Тэ? Энэ хоор элементтэй холбоотой асуудал, ашигт малтналтай холбоотой асуудал байхгүй. Тэгэхээр бид нар бол хил дагсан энэ ашигт малтналыг бол би сайд багтаач хэлж ирсэн, одоо ч би хэлж байгаа. Энийг бол авах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд хуулинд хэсэгчлсэн өөрчлөлтүүдийг хийж бас болно. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам энэ дээр өөрсдийнхөө бодлогыг гаргах хэрэгтэй. Урд нь чон агнах асуудал орж иж байсан те. Чон агнахад бол би байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам сайд нь ямар бодолтой байгаа юм бэ гэдгийг асууж ирсэн. Одоо бол 99 нөгөө нам байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байгаа учраас тэндээс яг бодлогын төвшинт нь өөрсдөөс нь асуух хэрэгтэй. Одоо тэр хил дагсан гэдэг ашиг мэлбэр дотор одоо битний нөөцийг хэд орчим хувийн байх боломжтой. Одоо тэрийг би яг сайн мэдгүй шүү дээ. Тэр зөвхөн алттай холбоотой асуудал биш. Хоор элемент байгаа. Тэ? Зис байгаа. Маш олон ашигт малтналууд байгаа шүү дээ. Тэгэхээр хил дагсныг бол авах хэрэгтэй. Хамгийн одоо энэ төсвийн тодтогдол хэлэлцэгдэхэр болж штэ тийм ээ. Энэ цаг хугацаанд эдийн засаг агшсан энэ нөхцөл за дээрэс нь нүүрсний үн ханш 39-с 40%-аар унжсан байна. Бид нар нөгөө өнгөрсөн хугацаанд агшсан алтны тийм ээ энэ бас олборлолтоо сайжруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, эдийн засгийн цусны эргэлтээ бас сайжруулах тийм ээ. Энэ нөхцөлд ер нь алт хуруу хөтөлбөр ер нь хэр дэмжлэгтэй зөв одоо цаг үе олсон гэж та ер нь үзэж байгаа. Алт хуруу хөтөлбөр бол явах хэрэгтэй. Одоо 3400 орчим доллартай байх шиг байна. Цаашдаа 4300 гэдэг юм мэдээлэлтэй байгаа. Дагаад засгийн үн бас нэлээд өндөр түвшинд очижсэн явж байгаа. Тэгэхээр бид нар байгалийн баялагийг ашиглаад ард түмнийхээ төлөөлөл байлгах хэрэгтэй. Нөгөө талдаа иргэд юун дээр уурлаад байгаа вэ гэхээр байгалийн баялаг нь иргэдэд биш төрд орчоод төрд нь хулгайг үргэлжлээд байгаа тал уурлаад байгаа байхгүй. Байгалийн баялагийг иргэдэд өгөх нь бол үндэсний баялагын сангийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа харилцаа шүү дээ. Тэгэхээр энийг л бид нар одоо маш сайн цаашдаа явуулах хэрэгтэй гэсэн үг. За.